За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт хагас өдөр Говьсөнбөр аймгийн Баянтал Шивэ говь сумын иргэдтэй уулзалт хийсэн. Тэгээд энэ дээр Говьсөнбөр аймгийн Баянтал багийн 1-р багийн Гончин Алтан Очир гэдэг хүн ер нь бол хоршоо цаасан дээр л байна. Банкл нэг юм хянжин өөр тэнд анхаарч байгаа нэг ширхч хүн алга. Тэгэд хоршооны зээл авсан гишүүн болж баянаа дагаж ядуун авсан зээл авсан хүмүүс баларч дуусч байна. Хоршооны зээл бол өрөнд оруулж дуусч байна гэдэг ийм л зүйл хэлж байна. Тэгээ хоршоо сайн байгаад байгаа юм бол тэгээд энэ малчтын сум умдаар зараад байгаа тэр сүүм мөн сайжрахгүй хаана яваад байгаа юм бэ гэдэг ийм л зүйлийг тэр ахмад настан Алтан Очир гоо ярьж байна. За хоёрд нь Говьсөнбөр аймгийн Шивэ говь сумын 1-р багийн иргэн Ламжуйн Пүрвэ гэдэг хүн Чимбэрэн сайдаа танд бас зориулж өгүүлж байна. Тэр сахарын өвчтөй хүн заавал чойр явж аймгийн төв орж иж тэгээд тэр хямдралтай эмээ авдаг ийм юм чинь сайдын тушаалаар хэрэгжээл байгаад байх юм. Тэрнийг уул нь их хурлаар ярихдаар зүгээр болгоцсон гэж яриад байдаг. Гэтэл амьдрал дээр энэ хүмүүсийг чирэгдүүлдэг хөгшин ахмад настай хүмүүсийг сар болгон аймгийн төв оруулж мөнгө төрний зардал гаргадаг хэврэл байгаа юм ба шүү дээ. Жишээ нь ховдын Баяуулгийн булганаас аймгийн төв орно гэдэг чинь аюулын асуудал шүү дээ настай хүнд бол. Тэгээ ийм юмнуудаа шийдээч гэж хэлмээр. За тэгээд ер нь бол энэ сүүлийн үед ингээд дарга нар томилдог чөлөөлдөг ийм эрх баригчтай боллоо. Хаасаагүй даргыг нэмэгдүүлсэн ийм л зүйлийг хийх юм. Ард түмний амьдрал хэцүү байж ах дарга нарын тоог нэмэл даажигнаад байгаа юм уу? Яагаад байгаа энэ чинь? Дэдсээ тавиал. Энэ хүмүүсийн амьдрал хэцүү байна шүү дээ. Тэгээ би дараагийнхтар нь үг хэлэхдээ хэлнэ. 20 мянган аж ахуйн нэгж дампуурсан байна. 28 мянган аж ахуйн нэгж дансаа хаалгацсан байж байна. Тэгээд дээрэс нь өнгөрсөн жил асар их өндөр төсөв батлагдсан. Энэ жил. Тэрнийхээ зардлыг гаргачаад тэрний өрийг нөхөхийн тулд яаж ийм ихтер 2.2 их найд төгрөгийн гадаад бонд, 500 тэрбумын дотоод бонд, дээрэс нь 700 тэрбум төгрөгийн гадаад зээл авчин гээд нийтдээ 3.4 тэрбум төгрөгөөр бүх энэ өнгөрсөн хугацаанд энэ татвар төлөгчдийн төлөөгүй 3.5 Хөрөд орж шүүнд нэмэлт минут үгүй. 3.4 их найд төгрөгийн гадаад болон дотоод бонд гадаад зээл авч энэ мөнгөөрөө тэр татвар төлөгчдийн төлөөгүй байгаа тэр 3.5 их найд төгрөгийн өрийг төлж шít. Өрөөр ингээд төлөөд яваад байгаа юм уу? Энэ өрчин нэг хүнд ногдох нь бараг 50 сая төгрөг хүрлээ шít. Ингэж хойч өвдө энэ баахан өр үлдээх юм уу? Тэгээ энэ дарга нар томилж даажиндаа болж байна шүү дээ. Энэ хүмүүсийн аж ахуйн нэгжүүлчин ажил төрөл нь хэцүү, бизнес нь явахгүй, энэ бүх зүйл чинь эх хонд дахиад үргэлжлээд явна шүү дээ. Нэг зэс өндөр үнэтэй байгаа тулдаа нэг та нарт хэсчих шиг байна. Чилийн нэг үйлдвэр нурснаас болоод зэсийн үн өсөж байгаа, эрчил дахиад өснө. Ийм байдлаар ерөөсөө энэ эдийн засгийг сайжруулахаар ажил хийхгүй зүгээр нэг хэдэн уул уурхайн бүтээгдэхүүний үн дээрээ л нэг жоохон динжгэлсэн болоод тогтчихж шүү та нар.